Хором зэрэг эрхэм үзэгчдээ төмний телевизээс үзэж та бүхэнд хүргэдэг офшорын эсрэг шууд нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр бид бүхэн бас энэ удаагийн дугаараар лаа төмний телевизийн одоо байнгын үзэгч, байнга төмний хөгтөрдөн шууд нэвтрүүлгээр бас үзэгчдээ дуу хоолойгоо хүргэж үзэл бодлоо илэрхийлж байдаг. Инх тайван ах хүрэлцэн ирсэн байна. Бас эргэн үеийн хувьд байр суурь илэрхийлэхээр ирсэн байна. Танд оройн төргий. За баярлалаа. За төмний төрдөн хүргэж ард иргэдийн мэдээллийг хооронд нь байнга өгч эрх баригчдын чихэнд нь одоо энэ ард иргэдийн хүсэл зорилгыг ингэж илэрхийлж байдаг лаа телевиз үзэгч эрхэм үзэгчтэй энэ орой мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр бид бүхэн одоо энэ цаг мөчид бас сонгуулийн талаар ярихгүй байх аргагүй. Тэгэхээр сонгуулийн эргэн тойронд та бас ахмад хүний хувьд ерөнхийдөө нийгэм ямархуу байна, ямар хаашаа бас чиглэсэн байна. Бас энэ нилээдгүй одоо хурц өрсөлдөөнүүд одоо хурц аимшигтай бас хар PR-ууд явж шүү дээ. Энэ тал дээр та бас ямар бодолтой байна? Сэтгүү хувьд ер нь яаж нөлөөлж ийн бас зарим хүмүүс нилээд хүн дээр нөлөөд нилээдгүй эргэлзээ төрүүлээд байна л та. Монголын ард түмэн 1990 онд коммунист нийгмээс татгалзаж талбай дүүртэлж ихсэж Оросын 16 дугаар колони гэдэг тэр ичгүүртэй нэрнээсээ сарснаасаас 27 жилийг өнгөрчээ. Тухайн үеийн охид залуус энэ колони нийгмийг өөрчлөх гэж талбай дүүртэлд тэмцэж яваад хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг байгуулж Монгол хүн энэ ертөнцийн 300 жилийн дараа одоо үг юугаа хэлэх, түүхээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тэр сайхан нийгмийг олвол тухайн үед нь бид нэр авчирч өгсөн өнөөгийн ахмадууд байна. За өнөөдөр сонголттой холбоотой Монгол улсын ерөнхийлөгчтэй холбоотой тэрний 5 дахь ерөнхийлөгчийг сонгох тийм агуу их түүхэн үйл явдал өнөөдөр эхэлж байна. Энэ сонгуульд бол манай өнөөгийн охид залуус ард түмэн маш идэвхтэй өргөнөөр оролцож одоо нь олон жил хүлээсэн, итгэл найдвар өгч хүлээсэн, өөрсдийнхөө бүтээсэн, өөрсдийнхөө хүсэж байсан тэр эрхчлээ арчлаа бүрэн утгаар нь олж авах тийм сайхан нэр хүндтэй хойч уйдаа үр хөвгттэй одоо гавьяатай ийм үйлсийг бүтээх тэр цаг нь бол та бид нэр толон ирсэн байна. Тэгэхээр одоо интернет сошиалор явж байгаа энэ хар PR одоо хар мэдээлэл зарим нь бараг л иргэдэг айдас давтуулан тиймэрхүү мэдээллүүд явж байна л да. Энэ тал дээр та бас юу гэж хэлмээр энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн бас нэлээдгүй ширүү явж байгаа шиг байна. Тэгээ энэ 3 намын донд тэгээ 3 намаас гадна энэ гадны бас тийм тагнуулын байгууллагууд Монгол улсын тусгаар тогтнол эрхчлэн арчлыг үгүйсгэсэн Монгол сүүлийн 27 жил болоход орж ирсэн гадны энэ тэр тусмаа энэ урд хаттын тийм хаттыг Чингисийн Монголыг нэгтгэж дуусгах гэсэн тийм бодолтой улсуудын явуулгууд маш их явж байна. Энийнд манай ард түмэн төөрөлдөж энэ залуус маань энэ сошиал ертөнц захин ертөнцийн нэг хог шарааг ухалгүй зүгээр л өөрсдөө энэ болж байгаа үйл явдлыг өөрсдийнхөө энэ орчин цагийн энэ Монгол улсын түүхийг яг үннээр нь бүтээхин төлөө танарт боломж маш их байна. Тийм учраас аль болох л одоо энэ телевизүүдээр явж байгаа энэ мэдээллийг шүүн тунгаагаад энэ лаа телевиз төмний үеинд төрдөн хүргэж байна. Энэ нэвтрүүлгийг сайн үзцгээгээд тэгээ энэ 3 нэвтрүүлэгчийнхаа мөрийн хөтөлбөрийг сайн үз. Энэ дотор Батболгийн мөрийн хөтөлбөр дандаа их оронч гэсэн тийм нэр том ята тийм юу байгаа шүү. Үндэсний их оронч үзэл гэдэг бол Монгол үндэстний мянган жил оршин тогтнож ирсэн агуу их ялалтууд байсан шүү. Өнөөгийн монголчууд бид нар залуус бид нар ингэж дэлхийн агуу их эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр сад байж өнөөдөр ингэж доошоо орж бусдын боол тийм нэг ядуу сэтгэлгээнд байж болохгүй. Тийм учраас залуус минь ард түмэн та нар жоохон Чингис хааны удмууд 88,000-ийн ноёдын удмууд Бооч Мухлайн удмууд гэсэн энэ нэг сайхан алдар нэрээ одоо сэргэн босгох цаг болсон. Тийм учраас Монголын ард түмэн сүүлийн нэг 5 дахь
ерөнхийлөгчийг сонгоод хуучнаар бол одоо хаанаас сонгох эрэлдэм орцсон байна. Одоогийн улс төр нийгэм маань одоо ард иргэдийн төлөө биш ард иргэдийн эсрэг байна гэж бас ард түмэн хараад байна л да. А зарим нь бол яг эсрэг байгаа мó төлөө байгаа мó гэдгийг чи ялах чадваргүй тийм сэтгэлгээтэй ард түмнийг байлгаад байна. Одоо улс төр сууж байгаа эрхмүүд яг энэ үнэ одоо энэ урлаг соёлын ингээл гайхуулаа нэг юу хүүхдийн төлөө за гэж хэлийгээд намрын choir нөгөө адуучин ариуна нөгөө болд молд гэл нарийнх шиг дуутаа нэг өөрсдөө нэг бахан алдартай дуучин мооч хөгжимч ингээд яриад идэг нөхдөө чинь мэгэн боо их болд нэг мөнгөтэй хүний гэдэг байгаа байхгүй шүү. Бодвол эднэр одоо цаагуур наагуураа янз янз хоорондоо холбоотой байгаад та нар бол үнэхээр ичгүүртэй. Уг нь та нарыг ард түмэн үргэлж дэмжиж та нарын дуу хоорыг сонсож баясаж энийг гомдсон сэтгэлээ энийг юу гониг зовлонгоо төрж гисэн мартыг дэмжиж байгаа та нар хариуд нь Монголын газар нутгийг зарсан Монголд одоо хятадыг бөөнөр нь оруулж ирсэн энэ улсуудыг талд ороод ингээд ард түмнийхээ толгой дөрхийг эргүүлээд явахдаа энэ зарим нэг урлаг соёлынхан бол үнэхээр ичмээр юм. Би өмнөөс нь иччихээн энэ хайр сайхан залуучууд. Тэгээ залуучуудыг уруу татаал. Тэрэнд орвол та нар игэл жирийн ард түмэнтэйгээ энэ 3 сая хөх толботой монголчуудтайгаа хамт яваач штэ. Батулга шиг. Тэгвэл та нар хожим өдөр үр хүүхдтэй хэл хүүхдтэй хийсэн бүтээсэн гавьяатай ард түмэн чинь та нарыг улам хүндтгэл улам л алга дашаад баяр хүрэх байсан. Та нар даад тэгж чадсангүй. Ийм хөгийн юмнуудыг яриад хэрэг байхгүй. Тэгэхээр нийт ард иргэдийн эрх ашигыг дээдлэх биш. Ард иргэдийн одоо төрдөө одоо хүсэж байгаа хүсэл тавьсан хүсэлт болоод ард түмний яг эрх ашигын төлөө ажлыг төр засаг маань хийхгүй байна гэж үзээд байна. Энэ тал дээр та яг тийм байгаа гэж харж байна уу? Эсвэл яг төр засаг нь иргэдийнхээ итгэлийг нэлээдгүй алдсан байна л да энэ цаг мөчид. Гэхдээ эн чинь одоо ерөөсөө энэ ардсан холбоо нам энэ 12 оноос 16 оны сонгуульд Монголын ард түмнийг сүйдлээ барьлаа. Гэхдээ ерөөсөө ядуур болчлаа гэдэг ингээд гоншгоноор дан давхар дээл ярьцгаагаад зүгээр дээл мэйли чинь зүгээр хайр найргүй скватерын талбай дээр тайлж хаяал дээр нь дэвхрэл одоо энэ хэрэг засгийн газрын хэрэг хэрэглэхийн дарга одоо нэг мөнх хот баха тэр нөхөр чи одоо зүгээр л ерөөсөө дээл мэйли чинь зүгээр л өсгөлөө утаа гартал өсгөлөө тоос босоо. Тэг өөрөө давхар дээл өмссөн л ичгчгүй тэгээд өөрийгөө яруuna эргэж. Ийм яруuna эргэж байдаг юм уу? Энэ яагаад ийм улсууд байдаг гэхээр нөгөө суур хүмүүжил байхгүй, эрдэдийн коммунистуудын удан байхгүй над болчихно. Тэр үл үдэх коммунизмыг байгуулна гэж явсан тухайн үед дарга байсан хүний өр удмууд. Эдгээр чинь өнөөдөр засаг төрийн төрөгд эргээд гарцсан. Тэгээд их сайхан уран цэцэн үгээр ард түмнийг хуураад тэгээд ингээд төрийн толгой дээр гарчаад энэ төр засгийн чинь сүүлийн 27 жил 2 нам барьж ирлээ 3 нам барьж ирлээ гэхэд энэ чи 22 жилийн энэ Монгол ардын намынхан буюу Монгол ардын хувьсгалт намынхан та нар өөрсдөө л бариад ирсэн шүү дээ. Тэгээ арай их засгийн эрхэнд гарсан ардсан холбоо намаа 96 97 98 онд тагнууд тушруулаа оруулж унгааж хаяал тэр дотор ажиллаж мэд сайхан инг сайхан мэдээ хятад гаралтай улсууд дотор нь орж боснуулаад ард түмнээ тагнах чагнах тэр аппарата тавиад ингээл энэ бүх ажлыг чинь давхарлуулсан. 2012 онд ард түмний бахаал нэг юм ялаад арай ихэд гараад ирсэн тэр сонгуулиуд юу алтан хуйгийн засгийн газрыг тэгэл огцруулсан шүү дээ. Тэ яг эд сайх юм хийгээ явж яхад нь өөртөө огцруулсан. Алтмаагийн Батулга бол тухайн үед нь бол алтан хуйг тэр хоёр бол яг муудалцсан. Гэхдээ алтан хуйг бол Батулга бол шууд урдаас нь харж байгаад хэлсэн. Араас нь биш. Урдаас нь харж байгаад чи энэ коммунистууд чамаг ингээд хуураад олготаад байна. Чи олготойхон тэмцээд энэ барьж байгаа төмөр замд мөнгө оруулаад ороосон шиг оруулчих. Ороолохгүй хоёрын хоорондын мөнгө наадахар чинь ингээд ажиллаад дуусгасан чи болохгүй байна гэдэг. Тэгээ алтан хуйгийн засгийн газар гэднэр зориуд ингэж
дотор нь хооронд нь муудалцууж ингэж 96 онд яаж унгалаа. Тэр шиг л унгаагаа хийсэн шүү дээ. Тэгээд За тэгэхээр Монгол улс ерөнхийдөө хоёр намын иргэшээлд орчоод байна. Нийт ард иргэд маань бас талцчаад гэр бүлүүд бас дотроо талцчихин гэх мэтчлэн одоо ярьдаг шүү дээ. Яг бодит байдал дээр. Тэгэхээр Монгол улс ер нь намгүй байвал яад юм болоо? Намгүй байхын тулд яах ёстой болоо? Намгүй ээж ер нь болох юм уу? Энэ тал дээр та нэг давчхан бас байрсан. намын асуудал бол төтө төрөнгөө дэлхийн 220 орн дандаа нам л ярьж байгаа шүү дээ. Одоо урд хойд хөршөө харалта. Оросд бол хичнээн нам байна. Урдтан коммунист нам нь харин атгаад явдаг шиг байгаа. За манайх шиг цөөхөн үнэтэй орны хувьд бол ерөнхийлөгчийн буюу хуучнаар хаан засагт байх нь зөв. А тэгвэл хаан хэн байх вэ гэдэг нь л энэ чи хүнээс шалтгаалдаг байхгүй юу? Хэрвээ нам дотор энэ 65-ын бүлэг дотор сайн үндэсний их оронд язгуурын сайхан монголчууд байгаа мөртлөө хүмүүжлэн буруу болох тэр яаж тэр аюур сайхан гэл тэр бид энэ хүнд айгүй итгэжсэн Сүхбат аврагдаг айгүй их итгэжсэн оюун эрдэнэ гэл нөгөө хинтгээс гарсан нөгөө тэр залууд айгүй итгэжсэн эднэр яг үнэн хүмүүжил байхгүй их орж үзэл байхгүй ингээд өстой нөгөө магцаа өөхө хоримдоо өнгө гэж юм болоод нөгөө нэг хятад гаралтай мягон бэнк болдог ингээд дагаал далдганаал тэрийгээ сурчлаад байхгүй шал худлаа тийм Батболгод байхгүй юм байгаа мэтэр яриад тэрийгээ тэгэл эвлүүлээд та нар хичнээн Батболгыг гөрдөж мушгиж гизэг ороога та нар бол олж идэх юм байхгүй. Монголын ард түмний сэтгэл хэдий хөвсөлдөж байгаа ч гэсэн Батболгодаа бол үндэсний язгуурын Монголд хүн юм бүтээдэг хүн бүтээлч хүнд өхөн гарцаа авахгүй. Би бол яг нэг хувь хэлчихье олон сонгуульд явсан нэг бараг 70 орчим хувиар би Батболгыг ялна гэж боддیں۔ Энэ бол бүх ард түмнээс сонгож байгаа. Манай хөвгт толгойд монголчууд битээ эргэлзээрээ та бидний сүүлийн 3 жил харь улсын даралд явж ирлээ. Манж төвд улаан орс хар хаттын даралд явж ирлээ. Одоо үлдсэн жоохон сая 569 мянган хавтгай дөрвөлжин километр нутгийнхаа эзэн болоод энэний хамгаалж чадах үндэсний их орон үзэлтэй Алтавагийн Батболгын төлөө бүгдээрээ саналаа эргэлзэх тэнглэцгөө өгцгөөе. Дээр нь залуучуудаа энэ та нар хүссэн өсөөгүй та нарын их орон. Та нар энэ орныг цааш нь үргэлжлүүлээд аваад явна. Бид нэр 90 онд хийдгээ хийгээд энэ ардчил тусгаар тогтнолыг чинь эрхчлөөг чинь авчираад өгцсөн. Одоо та нар идэвхтэй бай. Их орноо хамгаал. Энэ их орноо хамгаална бид нар. За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань бас нэлээдгүй богинохон болсон байгаа. Нэвтрүүлгийн цаг энэ төрөд өндөрлөж байна. За та тэгээд бас нэвтрүүлгийн төгсгөлд авчгаан бас иргэдтэй хандаад өгүүлчих. За ингээд байнга лаа телевизийг үздэг үзэгчтэй дахин одоо баяр хүргээд эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Даяалангуйн залуу үзэгчд охид залуустай 90 оны охид залуус энэ эрхчлөөг авчирсан юм байна. Тусгаар тогтнолыг авчирсан юм байна. Тэгвэл 21-р зууны 2017 оны охид залуус бид нар сонгуультай идэвхтэй оролцоод энэ хүсэн хүлээж байгаа Чингисийн Монгол улсыг дахин сэргэм мандуул хов заяатаа энэний гэрч болсон охид залуус та нар манай Монголын хөх 3 сая ард түмэн та нар Батболгийнхаа төлөө сонгуулаа өгөөрөө бити эргэлзээрээ. Одоо та бидний сэхих уруудах нь одоо та бидний гарт байна. Ийм сайхан боломж болцоо байна. Их Монгол улсыг дахин сэргээн байгуулж энэ дэлхийг дээр гайхуулж оюуны энэ их дэвшлийн зуунд монголчууд дэлхийг дахин одоо энэ оюун ухаанаараа байлдан дагуулах тийм боломж бүрдлээ. Энэний гэрч болцоогоор ард түмэн. За баярлалаа. Амжилт хүсье, эрүүлийг хийх хүсье, эрүүлийг хүсвэл спортыг хүсье. Баярлалаа. За маш их баярлалаа танд бас нэлээдгүй бас дуу хоолойгоо хүргэлээ. Үзэгчдээ тэгэхээр офшор эсрэг шууд нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Дараа дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчдээ баяртай.